Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. Өнөөдрийнхөө хичээлдээ орцгоё. Хичээл эхлэхээс өмнө хичээлийн хэрэглэхүүнээ дээрээ багш нь дэлгэц дээр зураг үзүүлнэ. Эдгээр зургийг үндэсний бичиг болон кирилл бичгээр хэрхэн бичдэг тухай харьцуулан бодоорой хүүхдүүд ээ. Эхний зураг хоол гэсэн үг байна. Дараагийн зураг сүү хэмээх үг байна. Гуравдугаар зураг хүүхэд гэсэн үгс байна. Эдгээр зурагт ижил ямар тал ажиглагдаж байна хүүхдүүд ээ? Эдгээр зураг маань бүгд урт гიშгтэй үгс байна. За тэгвэл үндэсний бичгээр хэрхэн бичдэг тухай нь хамтдаа харцгаая. Эхний хоол гэсэн үгийг үндэсний бичигт хогуулаа хэмээн бичдэг байна. Сүү хэмээх үгийг үндэсний бичигт сүм хэмээн бичдэг байна. Дараагийн хүүхэд гэсэн үгийг үндэсний бичигт хэвхэд гэж тэмдэглэдэг байх нэ. Харьцуулан ажиглаж хараарай хүүхдүүд ээ. Өнөөдрийнхөө хичээлээр бүгдээрээ урт гişиг тэмдэглэх ёсыг таних тухай хичээл орхон та бүгдээрээ хамтдаа гişиг үсгээ уншицгаая. Эхний гişиг үсэг бол А, Э, И, О, Ө, Ө, Ү гэсэн гişиг үсгүүд байдаг байна. Өнөөдрийн хичээлийн маань зорилго урт гişгийг тэмдэглэх ёсыг таних гэсэн зорилгын хүрээнд явагдана. Өнөөдрийн хичээлийн маань зорилт нь урт гişгийг хэрхэн тэмдэглэдгийг мэдэх, урт гişгтэй үгийг уншиж утгыг ойлгох, урт гişгтэй үгийг зөв бичих гэсэн зорилтын хүрээнд хичээл явагдана. Хүүхдүүдээ дараах кирилл үгсийг үндэсний бичгээр хэрхэн бичсэн байгааг харьцуулан ажиглаарай. Мөн багш нь урт гişгийг нь тодруулан харуулсан байна. За эхний цаас гэсэн үгийг үндэсний бичигт цагаасуу буюу А, Г, А хэмээн бичсэн байна. Дараагийн гэрээ гэсэн үгийг Э буюу ан гişгээр тэмдэглэн бичсэн байна. Дараагийн тарья гэсэн үгийг И, Я хэмээн тэмдэглэсэн байгаа бол ноос гэсэн үг ноо суу буюу хоёр ижил гişиг бичиж уртаар дуудан уншиж байна. Үүний дараагаар цоохор гэсэн үгийг О буюу ан гişгээр тэмдэглэсэн байна. Сүүлийн үг хууль гэсэн үгийг Да, Өө хэмээх хоёр гişгээр тэмдэглэн бичсэн байна хүүхдүүдээ. Эртний монгол хэл нь урт гişиг гэж байсангүй. Хэлний хөгжлийн явцад гүйгүүлэгч суурин гарах эсвэл хоёр ижиг хоорондоо эзэлсэх байдлаар урт гişгийг үүсгэсэн байх нэ. Үндэсний бичигт урт гişгийг тэмдэглэх 3 хэлбэр байдаг. Эхний хэлбэр маань эгшиг, гүйгүүлэгч, эгшиг гэсэн бүтцтэй үүнийг бид урт татгал
хэмээн нэрлэж болно. Дараагийн бүтэц их шиг буюу хоёр ижил гişгээр тэмдэглэдэг бахан. Сүүлийнх нь их шиг буюу дан ихшгээр тэмдэглэн утгаар дууддаг гэсэн 3 хэлбэр байдаг байх нэ. За эхний ижиг гүйгүүлэгч ижиг гэсэн нийлэмжийг дотор нь хоёр ангилнаа. Ижиг болон гэвсэг ижиг нийлүүлэн уртаар дуудаж бичдэг бол дараад нь ижиг болон ижиг буюу я, е хэмтчлэн үгсээр бичнэ. Дараа нь их шиг гэсэн нийлэмж бүтэж байна. Үүнийг хоёр ижил гişгээр хамттан бичин уртаар дуудаж болно. Мөн хоёр өөр гişгийг бичин уртаар дуудаж болно. За дараа нь их шиг гэсэн бүтэж байна. Үүнийг дан гişг бичин уртаар дуудаж болдог байх нэ. За бүгдээрээ жишээгээр дэлгэрүүлэн харцгаая. Эхний хэсэгт их шиг гэсэн бүтцээр цагаа суу хэмээх үгийг авсан байна. Буюу бүтцтэй нийлж байна. Дараагийн бүтцэд их шиг буюу харьяа хэмээх үгэнд я хэмээн бичсэн байна. Дараагийн хэсэгт их шиг буюу хоёр ижил гişгийг уртаар дуудан нэгэн дор тэмдэглэн бичдэг байх нэ. Сүүлийн нийлэмж нь хоёр өөр гişг буюу гэсэн гişгүүдийг нийлүүлэн бичиж уртаар дуудсан байгаа бол сүүлийн дан гişгээр бичин уртаар дууддаг жишээн дээр гэрээ буюу хэмээн дан гişгээр тэмдэглэсэн байна. Дараагийн үг цоохор гэсэн үгийг хэмээн мөн дан гişгээр тэмдэглэн уртаар дуудаж байна хүүхдүүдээ. Та бүгдээрээ дасгал даалгавраа хамтран ажиллацгаая. Багштайгаа бүгдээрээ хамтдаа дасгал даалгавраа ажиллацгаая. Эхний дасгал маань холбоо үг үүсгэн бичих дасгал ажил байна. За үндэсний бичгээр дээр нь үгсийг нь бичиж өгсөн байна. Доор нь галихаар үгнүүдээ бичиж өгсөн байна. Эдгээр галихаар бичсэн үгийг үндэсний бичигт хөрвүүлэн холбоо үг үүсгээрэй хүүхдүүдээ. Багш нь 2 минутын хугацаа өгье. Эдгээр үгсийг бичихдээ гişгийг нь хэрхэн бичдэг тухай бодолцсон бичээрэй хүүхдүүдээ. Секунд үлдсэн байна хүүхдүүдээ.
За хүүхдүүдээ бичсэн гэж найдаж байна. Багшийнхаа бичсэнтэй өөрийн бичснээ харьцуулан хараарай хүүхдүүдээ. Багшийнхаа бичсэнтэй тулхан харцгаая хүүхдүүдээ. Эхний үг маань дээвэр хуурга гэсэн үг байна. Дараагийн үг маань морин хуур гэсэн үг байна. Үүний дараагаар олон, хөөн, эрдэнийн, улуу, гэрийн, тоон хэмээх үгс үүссэн байна хүүхдүүдээ. Одоо бүгдээрээ баялгаар бичсэн үгсийг урт ихшгийг нь хэрхэн бичсэн тухай хамтдаа ярилцгаая. Хамгийн эхний хуурга хэмээх үгийн урт ихшгийг уу, хэмээн илчшиг, ичшиг гэсэн бүтцийн дагуу бичсэн бол дараагийн үг мөн ижил эцтэй бичигдсэн байна. Үүний дараагаар цөөхөн гэсэн үгийг буюу ан ихшгээр бичиж утаар дуудаж байгаа бол хулуу гэсэн үг нь хэмээх эцээр бичсэн байна. Үүний дараагаар тоон гэсэн үгэнд хэмээн урт ихшгийг нь бус бичсэн байна. За хүүхдүүдээ өөрийн бичснээ тулхан алдаагаа тусаж авсан гэж бодож байна. Бүгдээрээ дараагийнхаа дасгал даалгавар руу хамтдаа орцгоё. Бүгдээрээ дараагийнхаа даалгаврыг хамтдаа ажиллацгаая. За галт тэрэгний эхний хэсэгт байгаа үгсийг дээрх бүтцийн дагуу бүлэг тус бүртэн ангилан бичээрэй хүүхдүүдээ. Багш нь 1 минут 30 секундын хугацаа өгье. За 30 секунд үлдсэн байна шүү хүүхдүүдээ. Гочтойгоо бүгдээрээ үгсээ ангилан харъя. За эхний үг маань зангиа гэсэн үг байна. Энэ үг маань их шиг, шиг гэсэн багтсан байна. Үүний дараагийн үг нь үл гэсэн үг байна. Энэ мөн адил их шиг, гээгүүлэгч шиг гэсэн бүтцэд багтсан байна. Дараагийн үг нь хууль гэсэн үг байна. Их шиг гэсэн бүтцэд багтсан байна. Дараагийн үг нь хуулай гэсэн үг байна. Энэ нь мөн ижил их шиг гэсэн бүтцэд орсон байна. Дараагийн үг нь хийх гэсэн үг байна. За энэ үг маань их шиг буюу дан ихшгээр тэмдэглэн утаар дууддаг бүлэгт орсон байгаа бол сүүлийн үг маань шаазан
гэсэн үг байна. Энэ нь мөн ижил ан гişгээр бичиж уртаар дууддаг бүлэг үгсийн амьдлалд багтсан байна. За үгсээ зөв байлган цэцэргээ онцтой бодлогцгоё. Өнөөдрийнхөө хичээлд төвтэй оролцсон хүүхдүүддээ баярлалаа. Гэрийн даалгавраа тэмдэглэн аваарай хүүхдүүдээ. Гэрийн даалгаварт урт ихшгийг тэмдэглэх 3 хэлбэртэй тохирох үг тус бүр 5-5-ыг олж бичээрэй. За амжилт хүсье хүүхдүүдээ.